За ингээд хүмүүс озоны эмчилгээ гэдэг нь юу вэ гэдгийг их сонирхож байгаа. Озон гэдэг маань хүчил төрөгчийн давхар эсэл буюу хүчил төрөгчтэй нэмэх нь 1O гэсэн үг. За тэгээд хүчил төрөгч маань цус руу орохоор цусыг шингэлнэ, нян вирус, бактери болон хавдресүүдийг өхүүлнэ. Нөгөө талын O нь болохоор цусны дотор байгаа фри радикал, хүнд металл болон сахар, тийм цуснд хэрэггүй хавднууд юу вэ? Тэрийг өөрөндөө наалдуулж перлээд одоо хос болж аваад биенээс зайлуулдаг байгаа. Тэгээд явандаа тэр хүчил төрөгч маань жоохон яваад ирэхээр ус болж хувирдаг. Хүчил төрөгч маань өндөр энергитэй молекул, усны молекулын энерги бол маш бага байдаг. Гэтэл энэ хоёрын энергийн зөрүү эсийн дотор байгаа митохондр дээр очиж одоо митохондр гэдэг маань хүний эдсийн энергийг үйлдвэрлэдэг хэсэг. Энэ дээр очиод энерги өгөөд ингээд ATP буюу ATP гэдэг энзим ялгаруулад ингээд бодисын солилцоо эрчимждэг. За ингээд энэ озоныг яаж бэлтгэх вэ гэхээр энэ хүчил төрөгчийн аппаратаа онгоолгоо. Энэ маань одоо 32.1 гэдэг маань 70 гамма гэсэн. 70 гамма. Энэ оксижен хүчил төрөгч маань энэ холоогоор озон болоод энэ нөгөө талаар нь гарч ирж байгаа. Нэг эндээс оруулж аваад хий учраас шууд судас руу нь хийж болохгүй. Тийм учраас 0.9-тэй хольж хийж 0.9 маань энэ озоны үйлчлэгийг 8 дахин идэвхжүүлдэг байгаа. Тэгэхээр 70 гэсэн нь маань 70 гамма маань баг 320 дараа нэмэлээ. Тэгэнгүүтээ тийм учраас одоо янз бүрийн өвчнүүд тухайлбал гархлааны холбогдолтой өвчнүүд байна. Аутоиммун дизиз байна. Янз бүрийн халдварт вирусын халдвар авсан үед томоо төс өвчний үед сая одоо ковидын үеэр бол озоны эмчилгээ их өргөн хэрэглэгдсэн. Цус өтгөн болсон үед бол юм өнгөн бараан, урсгалтын удаан одоо энэ хар бараанд өнгөтэй үйл хүчил төрөгч байхгүй. Өтгөн цус нь их шавалдсан байна гэсэн үг. Өтгөрлөлт ихтэй. Тэгээ озон нийлгэсний дараагаар хүмүүсийн цус бол сайхан шингэрээд ягараад ингээд цус авахд хүртэл одоо ингээд саруулахад амархан гарч ирдэг болдог. За энэ ялангуяа нөгөө вакцины дараагаар нөгөө ковидын вакцины хийлгэсэн хүмүүсийн цус бол ийм болсон байсан гэхээр дөрөв чигшээ хайллоо. Сайн хатлаа. Ер нь бол нэг иймэрхүү шингэвтер ягаа байвал нас залуу цус шингэн гэж ярьдаг шээ. Тэгээ хорт хавдраас үрдсэн сэргийлэх болон хорт хавдрын эмчилгээний үед, химийн эмчилгээний үед бол хооронд энэ озоны эмчилгээ хийхэд бол хорт хавдрын эмчилгээнд орж байгаа хүний эдсийг хурдан төлжүүлж эмчилгээний явцыг дэмжиж өгдөгөр маш давуу талтай байна. За тэгээд озон эмчилгээ хийлгүүлсний дараагаар витамин буюу өөр ямар нэгэн төрлийн эмийн эмчилгээг өгсруулан хийхэд одоо уг эмчилгээний үр дүн маш хурдан илүү үр дүнтэй болж өгдөг. За озоны эмчилгээний тухай асуух асуулт бол манай утсаар миний утсаар уцтаж холбогдож болно. Миний утасны дугаар 720 275 7437 720 275 7437. Утас санахгүй байгаа тохиолдолд AMP Acupuncture and Medical Practice гэдэг Google дээр хайхад бол манай эмнэлгийн вебсайт байна, манай эмнэлгийн хаяг байна, утасны дугаар бүх юм байгаа шүү. Ингээд анхаарал